амжилт бидний яриад байдаг. За би стейк чадлаа гэсэн тэр миний амьдралын утга учир юу юм? Би энд юу яах гэж ирсэн юм? Миний хийж байгаа ажил ер нь хүмүүс тусгүйгээд байна уу? Зүгээр мөнгө олох гэж ажиллаад байна. Тэр зам үнэхээр зөв зам уу? За бүгдээрээ төсөөлөд үзье. Тэмүүлэн гэдэг хүн Швейцар улсад амьдардаг. Тэгээд жилд 6 оронтой цалин авдаг. Тэгээд Европын 5 оронд том төсвүүдийг хариуцаж гадаад руу одоо өөр улс руу ажиллаар их явдаг. Их амжилттай. Гэр бүлтэй, 2 хүүхэдтэй. Тэгээд ингээм амьдарч байгаад карьер хийгээд дэвшээд тэгээд эзэн нэгэн цагт тэтгэвртэй гараад банкнда 10 сая доллартай тэтгэвртэй гарлаа. Тэгээд тэр хүн ингээд хорвоогоос явжээ. За нөгөө талд нь Тэмүүлэн гэдэг хүн Швейцар улсад амьдардаг. YouTube хийдэг, комеди ярьдаг, гал унтраагч, сакс тоглодог, ном бичдэг. Тэгээд тэр хүн жилд 6 оронтой ийм их цалин олдоггүй. Гэхдээ адилхан 2 хүүхэдтэй, гэр бүлтэй, маш аз жаргалтай. Тэгээд хийж байгаа юм нь өөрт нь их аз жаргал авчирдаг. Бусад хүмүүст одоо meaningful гэж ярьдаг те. Тийм юм авчирдаг хүн амьдралдаа ингээ аз жаргалтай явж гад төсвөртэй гараад төсвөртэй гарахдаа 10 сая доллартай гараагүй. Амьдрахад бол хангалттай мөнгөтэй. Тэгээд ихсгэл хангалуун аз жаргалтай амьдрчээ гэсэн тийм хоёр юм байна. Таны бодлоор энэ хоёр хүний аль нь амьдралдаа амжилттай явсан бэ гэж асуумаар байна. Хай. Өнөөдөр би та бүхэнтэйгээ би Paul Miller гэдэг хүний бичсэн Pathless Path гэдэг номыг book review болонгараа танилцуулахыг зорилоо. За энэ ном ямар учиртай юм бэ гэхээр та бүхнээс би асуусан яг одоо хоёр асуусан асуултын хариултыг олох гэж яваа хүмүүст зориулсан. Хариултыг олцсон одоо Paul Miller гэдэг өөрийн зохиолчийн тухай гардаг гоё ном байгаа. За би яагаад энэ асуултыг асуусан бэ гэхээр та бүхнээс би энэ асуултыг өөрөөсөө асуугаад одоогийн байдлаар 4 жил болж байна. За бидний яриад байдаг амжилт, бидний яриад байдаг за би стейк чадлаа гэсэн тэр path гэж яриад байгаа одоо энэ номонд тэр зам үнэхээр зөв зам уу? Буруу зам уу? Үнэхээр тэр зөвхөн тэр одоо амьдрах тэр л зам байдаг юм уу гэсэн асуултыг энэхүү номонд Paul Miller гэдэг хүн өөрөөсөө асуугаад тэгээд хариулсан аюул гоё ном болсон байгаа. Тэгээд энэний тухай ярилцъя гэж бодлоо. За миний хувьд энэ ном бол надад аюул их бодол авчирсан. Тэгээ өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө карьерийн замлыг, ер нь өөрийнхөө амьдралыг би ер нь энэ хороо дээр яах гэж амьдраад байгаа юм бэ гэдэг асуултыг улам одоо гүнзгийрүүлж улам цааш нь одоо хариултыг олохын тулд явуулсан ном байгаа. Тэгээд энэ ном дээр гардаг одоо Paul Miller гэдэг өөрийнхөө амьдралыг эхлээд ярьсан байдаг. За энэ хүн бол эхлээд өөрөө жилийн 200 мянган долларын цалин олдог. Одоо том компаниудын CEO-тэй хамтарч ажилладаг байсан, Нью-Йоркт амьдардаг байсан, парти иддэг байсан, залуу байсан, амьдралыг одоо бүр утгаар нь одоо иддэг байсан гэж өөрөө бичсэн байдаг. Тэгээд тэгж явж байгаад 32 настай да. Миний энэ амьдраад байгаа замнал, миний энэ одоо яваад байгаа зам үнэхээр ажрал авчирч байна уу? Надад өөрт маань тогсон зам уу? Үгүй юу? Өөр зам ямар нэгэн зам байдгийн болов үгүй болов гэж тэрийг хайж эхлээд өөрөөсөө асуулт асуугаад тэгээд Pathless Path гэдэг юмыг олж мэдсэн байгаамаа. За тэр нь Pathless Path гэдэг нь юу гэхээр замгүй зам. Тэ? Одоо жимгүй зам ч юм уу, жимгүй жим ч юм. За тэр нь юу гэсэн юм бэ гэхээр бидний амьдралд life script гэж яриад байгаа. Одоо амьдралд ингээд бичигдсэн тийм нэг бичгтээгүй тийм хууль шиг юм байдаг юм байна л да. Одоо ямар ч улсад амьдарч байсан ямар ч хүмүүс хүн ерөнхийдөө 35-аас өмнө дараах одоо зорилгоодыг ингээд биелүүлсэн байдаг гинэ. За тэр нь юу гэсэн гэхээр сайн сургууль яваад, сайн коллежд ороод, их сургуульд ороод, за тэгээд нэг гайгүй мэргэжилтэй болоод, сайн ажилд ороод, гайгүй салентай ажилд ороод, тэгээд их нэртэй болоод гэр бүл зохио. За энэ одоо ивент энэ бүх одоо нэг энэ зорилгууд нь 35-аас өмнө дэлхийн ихэнх хүмүүс хүрсэн байдаг. За тэгээд ер нь миний хувьд YouTube хийгээд хүмүүсийн өмнө хэрэгтэй ч юм хэрэггүй ч юм ингээ юм яриад камерын өмнө суугаад одоо YouTube хийх болсон шалтгааны нэг нь энэ ном юм аа. За энэ номыг унснаар миний өөрөөсөө асуух асуулт нь үнэхээр миний одоо ингээд хийгээд яваад байгаа ажил карьер энэ амьдраад байгаа ер нь зам маань надад өгсөн зам байна уу? Үгүй юу? Үнэхээр би энэ хийхийг хүсэж гин үгүй юу? Одоо номд бичснээр бол бид нэр хүүхд байгаасаа л бидний нэг одоо манай эцэг эхчүүд ч юм уу өөр хүмүүс том хүмүүс ингээ бидний замыг ингээ заагаад өгсөн байдаг. За чи эмч болох хэвээр, хуульч болох хэвээр, сургуульд орох хэвээр, гайгүй сургуульд орох хэвээр, гайгүй цалинтай ажилд орох хэвээр, нэг сайн хүн олж аваад гэр бүл зохиогоод
Тэгээ нэг зөв байр аваад машин аваад тэгээ чиний амьдрал чинь болоо. Тэгээ нэг зөв тэтгэврээр гараад тэгээд хүнээ. За миний хувьд юу гэж бодсон гэхээр энэ номыг уншаад үнэхээр хүнд бол хоёр амьдрал байдаг. За нэг нь болохоор яг одоо зурагдсан одоо тэр бодож байгаа тэр карьер, бодож байгаа тэр амжилт, бодож байгаа тэр хүрэх одоо зорилго тэр нь бол default path. За нөгөө талаас pathless path гэдэг нь юу гэсэн үг бэ гэхээр одоо цохолж хэлж байгаа. Ирээдүйн мэддэхгүй uncertainty гэж яриад байгаа. Ямар ч тийм одоо баталгаа байхгүй. Тэгээд хэрвээ би ажилласаа гарлаа гэж бодоход эсвэл өөр ямар нэг юм эхлүүллээ, хувийн бизнес эхлүүллээ, YouTube хийж эхлүүллээ, ном бичлээ, дуулж үзье, бүжгэлж сурья, тэ? Эсвэл мал хариулт сурья ч юм уу, тэ? Энийг хүмүүс хийгээгүй байжж бодохоор айгаад тэгээд ерөнхийдөө хийдгүү. Тэгээд тийм учраас ихэнхдээ хүмүүс юу гэж боддог гэхээр хүнд ганцхан зурсан зам байдаг. Тэр нь болохоор одоогийн нийгмийн хүлээлт бидний ээж аавын хэлдэг, өөр хүмүүсийн хэлдэг, өөр хүмүүсийн хүлээдэг тэр одоо зам юм аа. Сайн сургуульдор, сайн коллеждор, их салентай ажилдор, тэ нөхөр авгаа ав, хүүхэдтэй бол байраа машин ав, гадаад усаар аялдаг болоо. За тэгээд та бүхэн бас гайхчихж магадгүй. Би хотелд яг одоо байна. Одоо би Герман улсад ирсэн. Германд энэ 3 хоногоор ажиллаар ирчээ. Тэгээд нэг төсөл дуусчихад одоо өнөөдөр орой явна. Тэгээд миний асууж байгаа асуулт, өөрөөсөө асууж байгаа асуулт. Үнэхээр миний одоо энэ хийж байгаа ажил, миний энэ явж байгаа замнал, карьер надад үнэхээр аж аргал өгж гин үү? Намайг дүүргэж гин үү? За тэгээд энэ ном надад ямар сэтгэл төрүүлсэн бэ? Ямар сургаал авчирсан бэ гэхээр хүнд хоёр амьдрал байдаг юм байна. За нэг нь болохоор одоо амьдарч байгаа амьдрал, за нөгөөх нь болохоор амьдарч болох амьдрал. Гэхдээ хоёрхан биш, тэрнээс илүү байгаа. Нэг нь амьдарч болох амьдрал, за нөгөөх нь болонгууд амьдарч болох амьдралууд өөр янз бүрийн одоо хаалганууд халттай байгаа. Бид нэр одоохондоо тэрийг онгойлгож үзээгүй, онгойлгож зүрхлэхгүй байгаа. Яагаад тэгэхээр бидний одоо боддог ганц зам, одоо ганц амьдарч болох тэр одоо хэв маяг, нийгмийн хүлээлт нь биднийг маш сайн гавлсан байдгаа гэж ном бичсэн байдаг. Ер нь бид нар өөрсдөөс асуух хэрэгтэй байл л да. Ер нь миний хийж байгаа ажил маань би юу яах гэж энэ ажлыг хийгээд байгаа? Мөнгөний төлөө юм уу? Мөнгө бол мэдээж чухал. Гэхдээ мөнгө бүх юм биш те. Тэгээд үнэхээр хүнд хэрэгтэй юм хийгээд байна уу? Тэрнээсээ би аз жаргал авж гин үү? Аваагүй байна уу? Миний одоо энэ хийгээд байгаа те. Одоо янз бүрийн product, янз бүрийн consulting, янз бүрийн одоо үйлчлэгээний энэ ажил маань дараа нь хүмүүс хүрэхдээ юу болж байна? Надад ямар аз жаргал авчирч байна гэдгийг хүн асуух хэрэгтэй юм бэл. Ер нь тэр амьдралын одоо deep тэр хүнд асуултуудыг ер нь асуугаад тэгээд дараа нь тэрийг өөртөө олохыг одоо харуулсан тийм ном гэж би хараад байгаа. Тэгээд миний хувьд бол тэр асуултыг одоо асуугаад л яваад байгаа л да. Тэгээд ямар төвлөлтөнд төрсэн бэ гэхээр миний одоо амьдарч байгаа бусдын хүлээлтэнд хүрэх гээд карьер гэдэг имийг одоо тэг биелүүлэх гээд тэгээд янз бүрийн зорилго тавиад тэрэндээ хүрээ за дараа нь зорилго юу гэд амьдралд ингээд ер нь бол одоо 100 м гүйж байгаа юм шиг хурдан гүгээд байгаа юм санагдаад. Ер нь өөр имийг хийж үзье. Тийм учраас ингээд та бүхэнтэйгээ ярилцаад YouTube-ийг явж байгаа. Одоогийн байдлаар бас нэг ном бичиж байгаа. Хэрэгтэй ч юм хэрэггүй ч юм мэдхгүй. Гэхдээ би тэрийг тестэл үзье. Жишээлбэл энэ ном дээр гадах шиг Пол Миллер гэдэг хүн одоо залуучуудад те амьдралын одоо тийм замналыг одоо карьерийн замнал ч юм уу амьдралын замналын тухай тийм зөвлөгөө өгдөг. Тэгээ нэг залуутай ярилцсан. Тэр залуу чи одоо ингээд энэ ажлаасаа гарлаа гэхэд өөр ямар ажил байна гэвэл энэ ажилдаа байгаад дээшээ дэвшиг айсгууд өөр өрсөлдөгч компани руу орж ажиллах гэж хэлсэн байдаг. Тэгээд чамд хоёрхан опшн байгаа юм. Хоёрхан юм юу байгаа юм гэсэн чинь нөгөөх нь тийм ингээд тэгээд Пол Миллер тэр залууд ийм опшн байна. Ийм хийж болно, ийм хийж болно гэж зөндөө олон тийм вариантууд гаргаж ирэхэд тэр залуу би энийг хийж чадна гэдгийг мэдэхгүй байна. Би чадахгүй шүү дээ энийг хийж гэдэг. Тэгсэн чинь Пол Миллерийн хариулт нь юу байсан бэ гэхээр та туршиж үзээгүй, тест үзээгүй байж яаж мэдж байгаа юм бэ гэж хариулсан байдаг. За яг энэ одоо зарчмаар одоо энэ миний бодлоор бид нар өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Би юу хийж чадах вэ? Миний амьдралын утга учир юу юм? Би энд юу яах гэж ирсэн юм? Миний хийж байгаа ажил ер нь хүмүүст тус хүргээд байна уу? Зүгээр мөнгө олох гэж ажиллаад байна уу? Мөнгө олох нь мэдээж чухал. Мөнгө олох, ажиллах гэж, тэгээ мөнгө олох гэж ажиллаж байгааг мэдээж би тэрийг үгүйсгэхгүй. Тэгтээ өөрт нь аз жаргал өгөхгүй, дургүй ажилдаа ингээд насан туршдаа байгаад идэг мөнгөний төлөө. Тэг хэрэггүй шүү гэдэг одоо мессежийг л хүргэх гээд байгаа санаа яваад байгаа энэ номонд. Тэгээд намайг харахад бол хүн харахад их гоё ажил хийдэг. Олон улсаар одоо би Герман, Люксембург, Итали, Австри, Швейцар улсад том төслүүд хариуцж ажилладаг. Тэгээд хайда
эдгээр улсууд руу ингээд томилтоор явдаг. Тэг хүн харахад бол их гоё ажил хийгээд их гоё карьерт яваад байгаа гэж харагддаг. Гэхдээ миний хувьд юу гэж бодогдоод байна гэхээр үнэхээр миний хийж байгаа ажил надад намайг дүүргээд байна уу? Надад аз жаргал өгж гин үү, үгүй юу гэдгийг одоо энэ номны тусламжтайгаар асууж эхлээд өөртөө хариулт олох гээд явж байгаа. Тийм учраас би YouTube хийгээд явж байна. Ном бичээд явж байна. Тэгээд энэ ном та бүхэн авч уншаарай. Миний бодлоор бол монгол хэл дээр гараагүй гэж бодож байна. Тэгээд англиарч байсан, германарч байсан, францаарч байсан, итали, хятад, япон зөндөө хэл дээр уулна хэвлэгдсэн байгаа. Тэгээд та бүхэн авч уншаарай. Өөрсдийнхөө амьдралын одоо утга учирыг асуугаарай. Өөртөө яг одоогийн байдал хийж байгаа карьерээс өөр юу хийж чадах уу? Өөр юу хийж болдгийг, өөр ямар зам байдгийг, ямар замууд байдгийг гэдгийг энэ номноос одоо уншиж та бүхэн өөрөөсөө дүгнэлт хийгээд өөрөөсөө ярилцаарай. Тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хитрхи бас нуршчих шиг боллоо. Тэгээд ямар ч скрипт байхгүй. Би бол YouTube хийхдээ скрипт хийж одоо бичиж хийдэг. Тэгээд энэ удаагийн дугаар болохоор удаа өглөөний 6 цаг болж байна. Тэгээд бодцоод шууд ярьчлаа. Та бүхэн авахын аваад хайхын найраа. Ингээд энэ хүртэл та бүхэнд хамт байсан баярлалаа. Дараа уулзлаа. Түр.